2026 онд бүгд GTA 6-г хүлээж байгаа нь мэдээж. Тэгвэл хэд хоногийн өмнө GTA-гаас дутгааргүй том франчайз биднийг видео тоглоомын ертөнцид татан оруулсан нэгэн тоглоом дараагийн ангиа зарласан байна. E-спортын тамирчид бидэнд миллисекунд бүр шийдвэрлэх үүрэгтэй байдаг. Тэгэхээр танд зүгээр нэг дэлгэц биш ялалтын зэвсэг хэрэгтэй. Энэ бол цоошин Zowie XL 2586X 600 Гц монитор юм. Бодит 600 Гц-ийн давтамж, ховсгал хийсэн Diag 2.0 технологи яг одоогоор хамгийн хурдтай хөдөлгөөнд дунд ч дайсны чинь бий улам тод байчин илүү оновчтой байх болно. Мэргэжлийн e-спортын тамирчдын сонголт шилдэг тоглогчдын нууц зэвсэг Zowie XL 2586X дэлгэцийг ашиглан өөрийнхөө тоглолтыг дараагийн түвшинд гаргах. Та бүхэн энэхүү дэлгэцийг PC Mall-ын бүх салбараар болон description хэсэгт байрлах PC Mall-ын сайтаар орон бүх төрлийн лизинг болон бэлэн төлөлтөөр гэртээ үргүүлэн аваарай. You broke a lot of rules, Price. No more rules. Энэ бол Call of Duty Modern Warfare 4 юм. Тэгвэл Modern Warfare нь бусад сурлуудаас юугаараа онцлог, шинэ анги дээр нь юу гарах тухай зэрэг мэдээллүүдийг энэ дугаараараа ярилццгаая. Modern Warfare 1. Call of Duty-ийн 2003 оноос эхлэн Infinity Ward студийн хөгжүүлэн гаргасан first person shooter жанрын тоглоом юм. Эхний 3 анги болох 2003 оны Call of Duty, за 2005 оны Call of Duty 2, 2006 оны Call of Duty 3 нь дэлхийн 2 дугаар дайны үедх үйл явдлаар өрнөдөг байсан. За тухайн үед Call of Duty first person shooter жанртаа Halo, Half-Life-ийн ардаас борлуулалтаараа 3-т бичигддэг байж. Гэтэл 2007 онд бүх зүйл өөрчлөгдсөн байдаг. Infinity Ward студийн Call of Duty 3 дээр ажиллалгүй тусдаа 2005 оноос хойш нэгэн тоглоомыг хөгжүүлж байсан 2007 онд Call of Duty 4 Modern Warfare нэртэйгээр нээлттэйсэн байдаг. Энэ тоглоом нь бүх зүйлийг франчайзын хувьд бүх зүйлийг өөрчилж өнөөдрийн бидний мэдих цувралыг бий болгосон байна. Нацистууд дэлхийн 2 дугаар дайнууд баяртай. Бүгд нь дунд хуруу өгөөд бид нар тагнуулын төв газар цөмийн дайн терроризмын тухай зохиомжтой үйл явдалтай тоглоом хийж эхэлнэ гэдгийг харуулжээ. Зохиолын хувьд үйл явдал нь 2011 онд ойрхон орнод болон Оросын холбооны улсад өрнөнө. Үйл явдал нь ерөнхийдөө зөвлөлт холбоот улсыг сэргээж дэлхийн талыг цөмийн бөмбөгт өртүүлэхээс аврах ёстой байв. Мэдээж Modern Warfare цувралын гол дүр Ahmed Price анхудаа гарч ирдэг. За гарсан даруйдаар шүүмжлэгчдээс 10-аас 9, 100-аас 90 гэд өндөр үнэлгээ авч байлаа. За гарснаас хойш 2 сарын дотор 7 сая хуулбар, жилийн төгсгөл гэхэд 10 сая хуулбар зарсан өмнөх тоглоомнуудынхаа борлуулагдсан тооныхоо нийлбэрээс чих юм а. 2009 онд цувралын дараагийн анги болох Modern Warfare 2 гарч ирж маш том шуугиан тарсан байдаг. Тухайн үед тоглоом сонирхчдоос зогсохгүй мэдээ улс төрийн хурлууд дээр ч яригдаад дэмжсэн байна. Хэрвээ та Call of Duty цувралын үнэнд сонирхч бол миний юу ярих гэж байгааг мэдж байгаа баха. Зохиолын хувьд өмнөхөөсөө ч илүү Орос үндэсэрхэг үзэлтнүүд Америкийн нэгдсэн улс руу довтолж Америк генерал тэргүүдээсээ урууж хамгийн гол нь тэр нэг онгоцны буудалтай даалгавар No Russian гэх мэт даалгавар дээр тоглогч Оросуудын итгэлийг олохын тулд энгийн иргэдийг хоморглон устгадаг. Үүнээс нь олж олон улс тоглоомыг нь хориглохын даван дээр тулж Орос улс нь энэхүү тоглоомыг улстай хориглосон байна. Жилийн сүүл гэхэд 12 сая хуулбар борлуулагдаж ахиад л өмнөх рекордоо эвдсэн байна. 2011 оны Modern Warfare 3 бол цувралын хар хураг гэж хэлэхэд болно. За уулын зохиолын хувьд үнэхээр далайцтайч хэний ч хүлээлтэнд хүрээгүй байдаг. Дэлхийн 3 дугаар дайн эхэлж Нью Йорк, Лондон, Парис, Берлин, Оросд дэлхийн төгсгөлийг зогсоохоор ажилдаг. Тоглоом нь бие даасан тоглоом гэхээс илүүтэй сонирхогчдод Modern Warfare 2-ын DLC мэт санагдсан байна. Гол шалтгаан нь гэвэл Infinity Ward студ тоглоомын хөгжүүлэлт эхлэхээс өмнө Activision-тэй тоглоомын эрхтээр муудаж үүсгэн байгуулагчид болох Vince Zampella болон James West нарыг бүр хамгаалагчдаар хөөлгсөн байдаг. Үүний дараа Infinity Ward студ Call of Duty Ghosts дээр ажиллаж эхлэн Infinity Warfare цуврал урт хугацаанд биднийг орхио отсон байна. Modern Warfare 2. Call of Duty цуврал ер нь л ирчээ алдаж эхэлж байлаа. За Black Ops 4, Advanced Warfare, Infinity Warfare гэдэг дандаа ирээдүйд замун зөгнөлт үйл явдалтай тоглоомнууд нь тоглогчдод төдийлөн таалагдахгүй байсан байна. Франчайзаа аврахын тулд тэд эцсийн найдруулах бүхнийг эхлүүлсэн цувралаа ахин зэргээхээр болсон 2019 оны Call of Duty Modern Warfare юм а. Энэ удаад өмнөх Modern Warfare-тайгаа ямар ч холбоогүй ба жижиг хэмжээний ребут гэж хэлж болно. Өмнөх цуврал дээр үгсэн дөрүүд амьд замун Captain Price эргэж ирсэн байна.
Үйл явдлын хувьд 2019 оноос 2020 оны хооронд Оросын холбооны улс болон зохиомжтой улс болох Урзбекистан улсын тэмцээлийн тухай гардаг байна. Ингэснээрээ тэд хуучин тоглогчдоо эргүүлэн татаж шинэ үеийн тоглогчдод Modern Warfare цувралыг яагаад шилдэгнэ вэ гэдгийг ч харуулсан байна. Гарсан эхний 3 өдөртөө л $600 сая орлого олж 2 сарын дотор гэхэд л $1 тэрбум олсон байна. Хай залуусаа, энэ бол рекламны пауз. Та бүхэн CS:GO арьснууд хэмээх сайтанд зочлоод төрөл бүрийн буунуудын хайрцгийг онгойлгох бөгөөд тэндээсээ унгаасан бууныхаа арьсыг апгрейд буюу бууга дэвшүүлэх боломжтой бөгөөд мөн description хэсэгт байрлах промог ашиглаад маш олон уралдааны эзэн болох боломжтой юм а. Та бүхэн description хэсгийг сайдар уншаад уралдаанд идэвхтэй оролцоорой. Энэ нь тухайн жил гарсан Spider-Man Far From Home киноноос ч хурдан $1 тэрбум олсон гэсэн үг. 2022 онд ахиад Modern Warfare 2 тоглоом гарсан байдаг. Call of Duty цувралын 19 дахь тоглоом. Зохиолын хувьд 2019 оны тоглоомынхаа үргэлжлэл ба Казем Салимани гэх Ираны генералын аллагаас сэдвэлсэн маягтай зүйл юм. Шүүмжлэгчдээс ихэвчлэн сайн үнэлгээ буюу 70-аас 80% авч, тоглогчдоос харин 50-аас 65% үнэлгээ авч байлаа. Үнэлгээ дундаж байсан ч борлуулалт дахиад л хэдэн рекорд ивдсэн байна. Эхний 3 өдөртөө $800 сая ашиг орлого олсон байна. За энэ юу гэсэн үг вэ гэвэл мэдээж Modern Warfare 3 хийгднэ гэсэн үг байх нь. 2023 онд түүх дахин давтагдаж Modern Warfare 3 сонирхогч, тоглогч, шүүмжлэгч гээд бүгдийнх нь урмыг хугалва. Бүр Metacritic дээр хамгийн муу үнэлгээтэй Call of Duty-гийн тоглоом буюу ердөө 56%-тай дууссан байна. Ерөнхийдөө бол Modern Warfare 2.5 байлаа. Зохиол нь ердөө 3-аас 5 цагийн урттай. За мөн мэдээж Call of Duty зохиол гэхээсээ илүүтэйгээр мультиплеерийг нь тоглодогч, мапууд нь ихэвчлэн хуучин тоглоомнуудынхаа ремастер байдаг ба тоглоомын механикт олигтой шинжилэлт байхгүй гэдэл маш олон асуудлууд байлаа. Мэдээж жилийн дотор гарсан учраас тоглоомын хөгжүүлэлт шахуу явсан ойлгомжтой. За ойлгомжтой зүйл гэвэл Call of Duty гэдэг гарчигтай учраас сая доллар олсон ч 2022 оны өмнөх ангиас 38%-аар муу зарагдсан байна. 2026 оны 5 дугаар сарын 28-нд Call of Duty Modern Warfare 4 тоглоом албан ёсны хуудсуудаар нь зарлагдлаа. Тоглоомын трейлерээс нь харвал үйл явдал нь өмнөд Солонгост үргэлжлэх ба Сеугийн зурагтаар нь Хойд Солонгосын шинэ удирдагчийн тухай гарч байдаг. За мэдээний титрийг уншвал Хойд Солонгосын удирдлагад өөрчлөлт оров. Цэргийн хүчний тогтворгүй байдал ширүүсв гэсэн байна. Хамгийн онцлог хэсэг нь тэр явдлаас дөрвөн өмнөх үйл явдалтай танилцдаг байна. Энэ нь Modern Warfare 3 тоглоомныхоо шууд үргэлжлэл болж Ахмад Прайс юу тохиолдож байгааг харуулна. Трейлерийн төгсгөлд харин франчайзын нүүр царай Ghost гарч ирж Captain Price-тай тулдах гэж байгаагаар гардаг. За одоогоор трейлерээс илүү тийм олон мэдээлэл байхгүйгаач өмнөх алдаагаа давтахгүйгээр зохиол дээр илүү ажиллах нь харагдаж байна. Call of Duty цувралуудад Ronald Reagan, John F. Kennedy, Fidel Castro гэд бодит түүхэн дөрүүд за жинхэнэ түүхэн үйл явдлууд гардаг. Тэгвэл Modern Warfare 4-өөс өмнө яагаад өнөөдөр 2 солонгос байдаг? За яагаад байлддаг түүхтэй танилццгаая. Хойд Солонгос ба Өмнөд Солонгос. Солонгос улс хоёр хуваагдсан ерөнхийдөө 1950-аас 53 он хүртэл үргэлжилсэн Солонгосын дайны үр дүнч за энэ дайн нь шалтгаан гэхээсээ илүүтэйгээр шалтгаан байсан. Энэ юу гэсэн үг вэ гэхээр ойлгохын тулд бид илүү том зургаар нь харах ёстой болж байна. Тэрхүү том зураг нь Хүйтэн дайн юм а. За Хүйтэн дайн бол 1947 оноос 1991 он хүртэл үргэлжилсэн байдаг. Тэгээд нэгдсэн улс болон зөвлөлт холбоот улсын хоорондох дайн ба гэхдээ энийг дайн гэхээсээ илүүтэйгээр ардчлал болон коммунизм гэх үзэл бодлын мөргөлдөөн гэж хэлж болно. Учир нь нэгдсэн улс зөвлөлт холбоот улс хоорондоо яг нүүр тулж байлдагүйч 3 дахь улсуудыг санхүүжүүлэн зэвсэг хүчээр хангах байдлаар ашиг сонирхлоо хамгаалж байсан. За жишээ нь гэвэл Вьетнамын дайн юм. За Америк ардчилсан өмнөд Вьетнамыг цэрэг зэвсгээр хангаж зөвлөлт холбоот улс хойд Вьетнамыг танк хонгоц буу зэвсгээр хангахаас гадна олон сая долларын тусалцаа үзүүлж байсан. Солонгосын дайн мөн л адил. За гэхдээ Солонгос Хүйтэн дайнаас ч өмнө дэлхийн 2 дугаар дайныг төгсгөлд хуваагдаж 1910-аас 45 оны хүртэл Солонгосын газар нутаг Японых байсан ба за дайнд ялагдсанаар Солонгос улсыг буцаан өгсөн. За үүнээс болж нэгдсэн үндэсний байгууллагын зохион байгуулалтаар 38 дугаар шугамыг татаж Солонгосын хойд болон өмнөд гэсэн хоёр хэсэгт хуваагдсан байдаг. За солонгосчуудыг өөрсдөө захирах чадвартай засаг төртөө болтол нь хойд хэсгийг зөвлөлт холбоот улсын хараанд за урд хэсгийг нь нэгдсэн улсын хараанд үлдээсэн байдаг. За нэгдсэн үндэсний байгууллагаас хоёр солонгост сонгуул явуулах тушаал өгч өмнөд Солонгосын ерөнхийлөгчөөр Ри Сингман сонгогдсон. За бүгд найрамдах Солонгос улс бий болсон байдаг. За гэвч хойд Солонгост зөвлөлт холбоот улс сонгуул явуулахаас нь татгалзаж
коммунист улс бий болгон Ким Жонг Уны өвөө Ким Ил Сунгийг удирдагчаар томилсон байдаг. 1949 он гэхэд Зөвлөлт холбоот улс болон нэгдсэн улс хоёр Солонгосоос бүр мөсөн гарч бие даасан улсууд болгон үлдээжээ. Хятад болон Зөвлөлт холбоот улс Хойд Солонгосыг зэвсэг санхүүгээр харамгүй хангаж байсан ч нэгдсэн улс Өмнөд Солонгост нэг чирхэгч танк өгөөг байдаг. 1950 онд Йосеф Сталины тушаалаар Хойд Солонгосчууд 38 дугаар шугамыг давж Өмнөд Солонгосыг эзлэхээр орж ирдэг. За Сталин үүнийг амархан эзлэлт болно гэж бодож байсан ч нэгдсэн үндэсний байгууллагаас 100% саналаар Өмнөд Солонгосыг хамгаалахар болсон. За эхэндээ Хойд Солонгосууд ялж байсан ч за Өмнөд нь камбэк хийж эзлэнгээ алдаад за тэр үед нь Хятадууд оролцож буцаад бүгдийг 38 дугаар шугам дээр нь аваатсан байна. Ингээд 1953 онд хоёр Солонгос гал зогсоох хилцээр хийсэн байдаг. За энэ нь инхийн гэрээ биш учраас хоёр Солонгос өнөөдөр ч гэсэн дайнтай байгаа. Зүгээр л түр галаа зогсоосон байгаа гэсэн үг юм байна. Энэ бидний шинэ Call of Duty гарахаас өмнө мэдэх ёстой бүх зүйл гэж бодож байна. За ингээд 2026 оны 10 дугаар сарын 23-ны хүртэл шинэ Call of Duty-г хүлээх л үлдлээ.